Ваймонг мужийн Davis Point дахь Pegasus судалгааны дуу. Баазын хамгаалтын дарга Commander Wong болон түүний цэргүүд тэнгэрт ирж буй нисдэг тэргийг хараад хүлээж байна. Цэргүүд нь би тэнийг хүлээж байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бол гэж сонирхоход Wong одоо биш. Байрандаа зогс гэж тушаана. Тэгээд нисдэг тэрэг газардах үед Wong хажуудах хүндээ миний халааг авах хүн ирж байгаа байх гэж шивнэн. Нисдэг тэрнээс хослол өмссөн нэгээр бууж ирээд өөрийгөө танилцуулнаа. Сайн уу? Доктор Филип Лоусон байна. Wong өөрийгөө танилцуулаад төслийн командир гэхэд доктор Филип түүнийг нэлийн дог юм аа гэж хошигно. Wong түүнээс тэгээд та юуны доктор юм бэ гэж асуухад Филип хошигноод хаан ч өвдөж байна. За тоглосон юм аа. Намайг дагуулаад баазад танилцуулчих гэдэг. Үйл явдал шууд Pegasus төслийн гайхалтай үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэнэ. Доктор маань тэр газрыг хараад уулга алдахад Филип түнд нөхцөл байдал ноцтой байгааг сануулнаа. Тэрээр хайр гаргийнхын Roxanne болон Baxter Building-ийг аль хэдийн сүйтгэсэн. Одоо тэдний дараагийн байна энэ газар байх магадaltaй учраас Quirrell Daniels намайг энэ хамгаалалтаар томилсон гэж хэлдэг. Wong-д нь маш их хэрэгэлцэн. Тэр өрөөнд нь тоорын алдарт алах болох Mjolnir-ийн хуулбар эсвэл өөр нэгэн хүчрэг алах улаан туяатай Cosmic Cube Ахмад Америкийн эвдэрхий бомбай мөн бас бус их л чухал зүйлс харагданаа. Wong баазын аюулгүй байдлыг хамгаалж эндээс хизээч юу ч хулгайлагдаж байгаагүй гэхэд Филип гэхдээ халлага бол гарч ирсэн бидтэй гэж амын таглана. Wong ч энэ нэг балан амтай ярилцахаас залхсан бололтой. Та намайг чөлөөлөх гэж ирсэн юм бол хурдан ажил руугаа орцгоо гин. Филип нөхцөл байдлыг зөөлрүүлэх гээд Wong хандан тань тэрвэрлэх хэрэгтэй байна уу гэхэд Wong уурлан надад битгий өөр гэж уцаарлана. Та юу н биднийг яаж хамгаалах гээд байгаа юм бэ гэхэд би өөр чинь харуулъя л та гэд байж тэл нөгөөх нь за юугаал үзүүлэх гээд байна гэсэн байдалтай байж тэл доктор маань гэрэл цацруулан хувирсаар намайг Капитан Марвел гэж дууд нэг Fury тэгдэг юм аа л гин. Үзэгдэл шууд хүн алз руу шилжнэ. Манай золон маань яагав нөгөө гэрийнхний орхиж орой аль байснаа да. Араас нь Spider-Man дагаастай. Тэдний яриа нэг иймэрхүү өрнөө. Хей, Spider-Man. Үгүй шүү. Надад өнөөдөр чамд гарах цаг алга. Надад маш чухал асуудал байна гэж зүгтгийг оролтно. Jessica түүнийг даангаа энэ нөгөө Baxter байрлал руу хаалцсан харьгаа иргэний талаар юм аа. Тийм ээ тийм. Би үүнийг мэдээнээс харсан. Өчигдөр Roxanne корпорац руу мөн адил халлага гарсан. Spider-Man түүнийг нь харин хараахан мэдээгүй гэж таарна. Энэ халлага бол зүгээр нэг супер баатрууд руу дайрсан хэрэг биш. Харин дэлхийн хамгийн ухаалаг тархинууд болон томоохон технологийн компаниуд руу чиглэсэн системтэй дайралт гэдгийг тэд ойлгоно. Jessica өөрийгөө сүүлийн үед Roxanne компаниг нууцаар судалж тэднийг унгахаар ажиллаж байгааг хэлнэ. Петер түүнээс хоёулаа хамтрах уу гэж асуухад Jessica зөвшөөрөн чи надаас илүү зайлтай. Би харин бас бус зүйлийг мэднэ. Жишээ нь Roxanne ямар нэг муу зүйл сэтэж байгааг. Тэд шөнийн хотын тэнгэрт тороороо дүүлэн хамтдаа сэжүр хайж явж байгаагаар үзэгдэл солигдно. Baxter Building дээр халлага гарах үед хүн чулуу буюу Ben Grimm-ийн би хяналтаас гарч маш их өвдөлт мэдэрч би үүнийг зогсоож чадахгүй байна гэж хашгирна. Түүний хажууд Susan, Johnny болон бусад хүмүүс ухаан алдсан эсвэл тэмцэлсэн байдалтай харагдана. Susan битгий гэж хашгиран хар дарсан зүуднээс сэрнэ. Тэрээр Shield-ийн эмнэлгийн орон дээр байгаа бөгөөд хажууд нь дүү Johnny унтаж байна. Тэгэхэд өрөөний харахуй булангаас хэн нэгэн би чи яаж өнсөө чи өчигдөр шөнө ухаан алдаж унсан гэж хэлнэ. Тэр хүн ердийн хүний төрхөндөө орсон Ben Grimm байв. Сүү би буцаад хэвэнзээ орчлоо. Ben Grimm эргэж ирлээ гэж баяртайгаар хэлнэ. Тэдний ярианд өдөр Johnny сэрж бид нар одоо хаана байна? Асуудалд орсон уу? Хүүе чи чинь чулуугаа алдчихжээ гин. Би зүгээр л хувирч байсан байна лээ. Миний би зүгээр одоо би та нарт нэг юм үзүүлье гин. Бэни бис гинт нийл ягаан өнгийн гэрэл цацарч огторгон туяа мэт зүйл шиг гэлэлцнаа. Тэр дээр байгаа хүмүүсийн хэлж байгаагаар миний өмнөх чулуун бий бол зүгээр л нэг хүүхэлтэй хайлс шиг байсан гин. Би одоо чулуун биегүйгээрч бүх хүчээ гаргаж чаддаг болсон. Үүнийг харсан Johnny, Reed үүнийг харсан бол үнэхээр баярлах байсан даа гэж дурсахад Susan-ийн сэтгэл гонсойно.
Баяр хөөртэй байсан тэдний уур амьсгалыг Ник Фьюри болон Кэрол Даниерс нар орж ирж ивднэ. Бид халлагад өртөөд та гурав одооноос Шилдийн агентууд боллоо. Рид Ричардс уржигдархан алуулсан. Надад түүний алуурчныг олоход тусал гин. Үзэгдэл буцаад Пегасус төсөл рүү шилжиж доктор Филипп нөгөө хамгаалалтын дарга Вонтойгоо ярьсаар байна. За, та тэгээд хайр гаргийн юм бидтэй. Хэрвээ та заавал тэгж нэрлэхийг хүсэж байгаа юм бол тийм ээ. Би Кири. Тэнд төрж өссөн. Филипп тэнд хорон дотор байгаа зүйлийг сонирхож асуусаар эдгээр зүйлс маш нууц зэрэглэлд багтдаг бөгөөд баазын зэргүүд өөрсдөө ч юу хамгаалж байгаагаа мэддэггүй байж таарна уу? Хин зориулж ийм нууц зэрэглэл гаргасан юм. Та нарын сонирхол төрөхгүй байна уу? Эдгээрийг юунд ашиглавал болохыг мэдчихвэл дээр юм биш үү? Тэгсэн нөгөөх нь та ер нь их л өгөөдөлтэй харийн хүн байх шүү. Өгөөдсөн гинэ. Би өөрийгөө дог харагдаж байна гэж бодсон штэ. Танаа зурагтаар гардаг зүйлс миний толгойг бүр эргүүлчихлээ. Сайхан гар. Зурагт үзэл баах юм асуух юм бол тухайн хүмүүс дог харагддаг гэд бодоод ойлгоцсон юм байлээ л дээ. Гинэт бааз чангаар улаан төгшүүр. Филипп шууд өөрийн Кири дайсны дүрдөө хувирч агаар төөрнө. Бааз руу нэгэн алтан шаргал өнгөтэй гэрэлтсэн амьд бит дайрч орж ирнэ. Капитан Марвел маань түүний хөлнөөс нь агаарт барьж авч шидээд чи баривчлагтлаа эсвэл нэг темирхүү. Тэгээл ёстой Шилдийн болон Кири эзэнт гүрнээс надад олгогдсон эрхийн дагуу энтер гээл сүртэй юм яриад дайрч гарнаа. Нөгөөх нь хүй би ингэх гэж ирээгүй өөр шалтгаантай гэж хашгирна. Капитан Марвел түүнээс чи юу н хин юм бэ гэж асууна. Тэр нь Марвелийн алдартай дүр болох Рик Джонс юм аа. Намайг Watcher-ууд ирж буй аюулыг зогсоохоор илгээсэн юм. Тэр надад энэ хүчийг өгөөд явуулсан юм аа л гин. Ямар аюул ирж байгаа гэж би мэдэхгүй. Тэдний надад хийсэн цорын ганц зүйл бол суурил гин. Цаашид яриа хэрхэн өрнөхийг мэдлгүйгээр үзэгдэл Roxxon корпорацийн офис руу шилжинэ. Офисын дараа Джессикагийн анкетыг хараад доктор Жулия Карпентер таныг манай үүдэнд юу авчраа вэ доктороо гэж асууна. Нөгөөх нь ч өөрийгөө биогенетикийн судалгаа хийдэг Жулия Карпентер гэж танилцуулна. Дараач түүний төвгийг сөхөж чи өмнө нь Baxter барилгын хөтөлбөрт байсан байх нэ. Тийм ээ, сэргэлэн сууцнуудын хөтөлбөр байсан юм. Рид Ричардс, Сью Сторм, Виктор Ван Дам нартай хамт ажиллаж байсан уу гэж асуухад Джессика тэд барилгын өөр хэсэгт байсан болохоор их хамтарч ажиллаагүй. Бас манай ажил засгийн газрын санхүүжилттэй маш нууц байсан учраас би одоо ч юу ч хийж чадахгүй гэж нууцлыг зан гаргана. Baxter барилга руу хийсэн аимшиг таллуудын талаар юу гэж бодож байна? Миний бодлоор хэвлэлүүд үүнийг зөвхөн фантастик дүрхтэй холбоотой байна. Гэхдээ надад бол энэ зүгээр нэг баатрууд руу биш манай шинжлэх ухааны нийгэм рүү хийсэн зохион байгуулалтад дайралт санагдсан. Дарга үнийг сонсож маш их гайхаж энэ үнэхээр сонирхолтой үнцэг байна шүү. Надад ч гэсэн яг нэг тиймэрхүү санагдаж байгаа гэж түүний санааг дэмжинэ. Тэдний яриан цааш үргэлжилсээр даргын Джессикад итгэх хэлтгэл нэмэгдсээр надад юу н маш сайн зүүн совин байдаг юм. Тэгээд ч энэ ярилцлага амжилттай болж дарга маань түүнийг ажилд авахар болж байна. Ингээд Spider-Woman хуурамч дүрээр Roxxon-д ажиллахаар болчихлоо шүү. Шилдийн удирдлагын төв Кэрол Даниерс зэлгэцнээс Pegasus төсөл рүү халдлага болж цагаан код зарлсныг харнаа. Баазын агент Wong түүн рүү холбогдож бид халдлага өртөөд байна гэж мэдэгдэнэ. Кэрол бааз руу Капитан Марвелыг илгээсэн байснаа санаж түүнтэй холбож өгөхийг шаардахад тэр халдагчтай тулдах гэж явсан. Одоо тэд гэхдээ ярилцаад авшиг байна л гин. Ийхүү нөгөө хоёрын яриараа шилжнэ. Капитан Марвел чи дахиад нэг хэлээдгээ чамайг Watcher-ууд илгээсэн. Тэгээд энд удахгүй тохиолдох зүйлийг зогсоо гэсэн гинэ. Чи тэгээд үүнийг юу гэдгийг нь мэдэхгүй. Чи юу н хидтэй юм бэ гэхэд нөгөөх нь бас их жоохон 15 настай Нью-Йоркоос ирсэн гэд. Капитан Марвел бас Киригийн дипломат зөвлөл гэдэг зүйлээс дэлхийг хамгаалах зорилготой илгээгдсэн юм байна л та. Хоёулаа л тэгээд яг ижилхэн зорилготой байгаа юм биш үү? Яагаад шууд над руу дайрсан юм бэ гэд бас гомдлоод авнаа. Рик Джонс яриад байгаа Watcher-уудыг манай залуу мэддэггүй шинжтэй. Гэхдээ Spider-Man-ыг бас энэ газрыг мэднэ гэж хэлэхэд дажгүй итгэж эхэлж шүү.
Тэднийг ийхүү ярилцаж байгаа хооронд Капитан Марвелийн дэвшилтэд Кирий хоёуг руу үл мэдэгдэх аимшигтай хүчтэй кибернетик хариг хэргийн вирус шууд нэвтэрч эхэлнэ. Өөрийгөө удирдах чадвараа алдаж маш ихээр өвдөн би халлахт өрчлөө гэж хашгирна. Доор баазад Вон залуу маань ямар нэг зүйл буруу байгааг хийж эхэлнэ. За тэгээд мангас болсон залуу маань ухаан залуугүй шууд бааз руу дайрч гарнаа. Үйл явдал тэндээс Нью-Йорк хотын тэнгэр багтсан барилгуудын дууд шилжинэ. Роксаноос гарч ирсэн Джессика Журу Петер Паркертэй яриа өрнүүлнэ. Джессика түнд Роксан корпорац руу доктор Жулия Карпентер гэх хуурамч нэрээр амжилттай нэвтэрсэн. Одоо тэднийг юу сэдэж байгааг нь олж мэдээд тэднийг тэр чигт нуруу ногох болно гэж маш шийдэмгийгээр хэлж байна. Ийхүү дахин үзэгдэл солигдож, суурьсан Baxter Building-ийн туурин дээр шилтийн нисдэг хэрэгнүүд эргэлдэж байна. Фантастикийн 3 төрхөө өрчилсөн Ник Фьюринээр харагдана. Хүн төрхөндөө орсон биеийн гэрээм өөрийн шинэ биедээ маш сэтгэл хангалуун байгаагаа хэлнэ. Johnny Storm Ник Фьюригийн нууц ажиллагааны хувцас болон нүдний боолтыг нь хараад энэ үнэхээр шиний зүс өөргөлт юм уу Фьюри гэж шоолоход Фьюри олон нүдний бол зүүдэг юм. Одоо дуугата залуу минь энэ чухал ажил гэж түүнийг зандарч чимээг болгоно. Энэ үед Сүйс нуранган дотроос хагас чадсан нууцлаг цахим микрочип олсон харагдана. Тэгээд олсон зүйлээ шинжилж тэдэн рүү халзан амьддаг хаанаас гарч ирснийг олохыг хичээнэ. Гинт гарч ирсэн. Магадгүй орон зай шилжилт байсан байх гэж таамаглана. Гэвч Сүйсэн бол үүн дээр эргэлзэж байна. Тэр зүйл бидэнд халдмагцсан улам томорч хэлбэрээ алдаж эхэлсэн. Биднийг зогсоож амжихаас өмнө өөрөө задарчихсан. Яг л төгс халдлага. Ник Фьюри чи тэгээд үүнийг шилжиж ирсэн гэж бодохгүй байгаа юм байна. Гэхэд байн компьютерийн вирус шиг үү гэхэд Сүйсэн компьютерийн вирус шиг биш магадгүй гэж хэлж амжаагүй байтал гинт түүнд нэг зүйл мэдрэгдэнэ. Ваймонгийн баазаас нөгөө мангас болсон Капитан Марвел болон Рик Джонс нар Baxter Building руу шилжиж ирнэ. Рик Джонс сандарч энэ залууг би дийлэхгүй надад илүү их хүч, илүү олон бааtruуд хэрэгтэй байсан болохоор энэ хүч намайг энд авчираад хайчихлаа гэж хэлнэ. За тэгээд хүн төрхөндөө орсон биеийн гэрээм хүчээ идэвхжүүлэн миний шинэ би юу хийж чаддгийг харах цаг боллоо гэнэ. Ингээд тэдний тулаа эхэллээ. Энэ хооронд тайлт үзэгдэл солигдож хуурамч нэрээр Роксан руу орж ирсэн Джессика сүрсэн барилгын үүдэнд харагдана. Тэнтгийн ажилтан түүнийг дуудаад Trust гэж нэрлэгдэх нэг бүлэглэлийн гишүүдтэй танилцуулна. Тэгээд тэр маань 5 хүнтэй бүлэглэлд 6 дахь гишүүн болж орно. Тэд баазын агаарын чанар болон халлага үйсэн биетийн талаар маргалдаж байтал гинт төлөөлөгчийн утсанд яаралтай дуудлага ирж тэднийг Baxter Building дээр маш том хэрэг мандсан тул яаралтай дотогш орохыг шаардна. Үйл явдал Baxter Building-ийн тойр руу огцом шилжинэ. Нөгөө хэд манд тулалцаар шилдийн нисдэг тэрэгнүүд дээгүүр нь эргэлдэж түрүүгээ Baxter Building дахин дайрлалд өртлөө hard code гэж зарлаж байна. Бин гэрийн мангастай нүр тулалдаж байхад Сүй Жон хоёр барилгыг тулаан нураачихгүй байх тал дээр мэтгэлцэн. Мангас Сүйсний үүсгэсэн хүчний таласт бөмбөлгийг асар том гараараа зохион шишиг үүрүүлнэ. Бэн өргөжлүүлэн дайрч мангасыг тэрч аван нуран руу хамт унана. Дундуур нь бас ядаж байхад Рик Джонс маань хүчээ алдаад унаад өгнө. Сүй түүнийг барьж авч нурангаас хүмүүсийг хамгаалж барилгын байдлыг уламд ордож байгааг харна. Тэрээр агаараас унж буй аврах том хилтерхийнүүдийг өөрийн хүчний талст бөмбөлгөөрөө барьж аван доор байгаа хүмүүсийг дарагтахаас нь аварч чадна. Ингээд барилга маань урлаа. Johnny Storm нисэн ирж Сүйснийг хань. Капитан Марвел иргэн хэвэндээ орсон байна. Тэр үмэн дунд зөвхөн Сүйсэн, Рик Джонс хоёр л үл харагдана. Тэр хоёр маань Рик Джонсын хүчээр нэг тийшээ шилжээд ирсэн байж таарна. Тэд өөрсдөө Wyoming дахь сүрсэн Pegasus төсөллийн баазад ирснийг мэднэ. Рикийн хүч нь болохоор хүмүүсийг шаардлагатай гэж бодсон газар руу шилжүүлээд авчираад байдаг болж таарна. Тэнд нь хин нэг нэвтэрч орсон шинжтэй.
Нэг дугаараа Сьюзен Рикийг энд үлдэх гэсээр үл үзэгдэгч болоод тагнах гэж орноо. Энэ үед Роксоны газар доорх 6 дугаар давхарт нөгөө бүлэглэл маань сууж байна. Тэд Baxter Building-ийн халдлагын тухай ярилцаж энэ бол зүгээр нэг халдлага биш. Харин маш том хулгай байсан. Тэнд байсан шинжлэх ухааны үнэт олдурууд устгах эсвэл хулгайлах нь тэдний гол зорилго байсан гэж доктор Стирис хэлнэ. Тэдний дунд байгаа Misty Knight гэх мөрдөгч хуурамч нэртэй яваа Jessica Drew руу харан хэдэн асуулт асууж байгаад нууцаар бас хуурамч нэрээр орж ирснийг нь олоод мэдчихнэ. Эргээд Pegasus төсөлтөөр Сьюз үл үзэгдэгч хэлбэртэйгээр ханд нь алдан тандалт хийнэ. Баазын гүнээс нөгөө улаан нөхдүүд болон тэдний толгойлогч баазын үнэт зүйлсийг зөөвөрлөж байгаа харагдана. Яг тэгж байтал Рик Сьюзнийг араас нь дуудах агшинд тэд баригдхан дээрээ. Гэтэл цаанаас нэг л танил хойлоо. Сьюзен энэ чи юм уу? Чи үргэлж надаас баг зэрэг ухаалаг байсаар ирсэн шүү гэж хэлнэ. Энэ бол бүх хүний өгсөн гэж бодож байсан фантастик дөрвөлийн удирдагч Reed Richards. Мистер Фантастик өөрөө байлаа. Тэрээр өхөөгүй төдөөгүй энэ бүх аимшигт халдлага хувилдаа нэг өөрөө араас нь удирдах байсан хөшгөний ардах мангас ойж таарав.